Балигаас Нусопинита гэдэг арал руу энд сатсан дэс өгч байна. Биш сонгоцсон доо. Нэг талын тиктэй 150. За нэг ойролцоогоор $9 авсан. Оройны 5 цагийн сонгоц. Дарма католикын Hi. Hello. You get full show? Yeah. Yeah. За аралгаар буугаад ирсэн. Нэг юм харагдаж байна. Where are you from? Mongolia. What? Mongolia. За битэр тий Airbnb дээр ирчээд нэг хоол идэхгээ сууж ин West Side гэж ах шүү. Өөрө bro гэдэг талаар би bro шиг болох гэж үзсэн байхгүй юу? Агаш үлэн ингэж харагч нэг ийм Airbnb-д буусан. Тэгээ нэг юм хон найзтай болсон хөрхөн байгаад битэрийн bike tracelet харлаа бүтэн дарахаар шийдээд явж байгаа. Өдрийн нэг $12 хавцаар болсон. Ерөнхийдөө нэлээд гоё байгальтай болохоор bike tracelet өдөржингөө ингээд яхамал нэлээд хөвчлөлтэй санагдсан та нар ч гэсэн туршууд үзээрэй. За тэгээд Alders Kling Beach дээр ирсэн. Балид ирсэн хүн болгон энэ туур аваад ирдэг гэж бодож байна. Бит хоёр болохоор туур аваагүй адал явдал хөөгөөд шууд өөртөө ирээд тэгээд Airbnb аваад 2 хонжоогоо. Тэгээд доошоо ингээд арал руу алхаад бууж ин нэлээд аюултай тэгээд ямар ч шат байхгүй болохоор хэцүү юм бэлээ. Тэгтээ бид хоёр яаж иж агаад буусан. За тэгээд бууж ирж чадах юм бол ийм гоё бич хүлээж байгаа юм бэлээ. Тэгтээ давлгаа нэлээд хүчтэй. Тэгээд давлгаа нөө гүн орох юм бол харгалзагч нь шууд битээ тотгошоогоо гүн ороорой гэж сануулт юм лээ. Бид хоёр нэлээд тоглоод цагаа гарч гисэн нэлээд гоё байсан. Тэгээд цагийг хөвчлөлтөй өнгөрүүлсэн. Нар нь нэлээд халуун болохоор нарны доосон төр сайн төрөхгүй бол хүмүүс нэлээд түлэгддэг юм байлээ. Бид хоёр бол нэлээд хар болсон. Ер нь хав хар хүмүүс болж энэ да. Нэлээд юм болж бууж ирсэн болохоор бутаад дэшээ яваад өгснөө гэдэг хаяас авталж ирсэн. Гэхдээ энэчнээ жоохон амарж агаад тэгээд төвшөө ингэж давлгаан цохиулж тоглох амар дуртай. Тэгээд энэ өөрт нь амар таалагддаг гоё байдаг гэсэн. Тэгээд нэлээд хөөрхөн байгаа зү. Бараг нэг цаг ингэж давлгаан цогдож байсан гэж би хэлэхэд итгэлтэй байна. Нөгөө эр хүний жаргал эзгүй хээр гэдэг чинь энэ юм болов төвшөөгийн жаргал давлгаатай бич дээр. За тэгээ дараагийн газарлага хөдөлж байна. Тэрнээс өмнө бид тээр хоол идэх гээд явж байна. Энд энэтхэг хоолнууд ягаад ч юм зөндөө юм бэлээ. Хиндүү шашинтай болохоор энэтхэгчүүд ч гэсэндээ айгүй хэрдэг. Ер нь бол бал сараа гэмгэлэх гэж ирдэг гэж сонссон. Тэгээ нэг сайхан curry идчихэд бид тээр идэхгээд сууж байна. Төвшөөгийн үс нь нэлээд шар болчихж бид тээр төвшөөгийн үсийг плечж байгаа. Тэгээд одоо ингээд шар болсон. Одоо намайг харуулж байна. Би нэг иймэрхүү хөрхнөө гээл. Чамайг л бичтэй. Өөрийгөө бичлээ ч. Чам ганц нэг юм ингээд явж лээ та энэ нэг хөгшин чинь өрөөсө ойлгохтой хөгширч чадахгүй ийшээ ID гэдэг. Энэ дэр жингээр уулнаас дэше таашаа бууж байгаа. Өрөмтөр нөгөө нэг Euro Kling Beach-с доошоо ингээ уруудаад өксөөхтэй амар ямар өксөн. Тэгээ нэг гол өксөж. Чи нутгийнхан байгаад идэм ш. Хар бич үсэрэ. Хараа. Эзэн араа. Энэ нэрс биш юм шүү арай. Удаг алдаад ийм өнгөтэй болсон юм шүү. Арай удаг алсан. Нүч хар би гэнэ. Би хараа ирсэл. Зүр ийм юм ингээ хангчингууд зүрлээ. Өө цаанаас л ийм. Чи юм уу асгацсан ч юм уу ямар нэг юм. Хар бич гэж байдаг үстэй. Тийм. Тэгэж шүү. Энэ ямар. Амаа ямаа зүгүүд.
Энэ амар шүү дээ. Энэ Airbnb юм шиг шүү дээ. Аа? Очоо. Сайн ийм газар яваад иржээ. Яа. Араа хэлсэн харанхтай гаттай. Тийм байна. Би тэгтээ яагаад ч юм харан гингүүд яагаад ч байгаль биш гэж бодоод байдаг шүү. Байгаль байх л та. Гэтэ байгаль биш юм шиг надад санагдаад. Таны Сийч. Энийг аим хүн ирдэг болохоор юм уу? Эсвэл ирдэг байж байгаа хаягдсан юм уу? Тийм газар ах шүү дээ. Ууг нь бол те. Хар ирс гэдэг байгаас. Нэр харан гэдэг юм шүү дээ. Гэхдээ энэ харын харуу юм хэцүү шүү хараагүй юу? Юм масгаад юм өнгөтэй болчихдог юм уу? Яг үндсэн өнгө нь бол элсэн байгаад тах шүү дээ. Энд ястмилхий байгаа гэсэн. Ууг нь. Гамат Бэй гэдэг газар sea turtle бас харж болох юм лээ. Snorkeling хийгээд тэгээд энд хайгнал ингээ ирэх юм бол ингээд юм хар илстэй нэлийн содон битүүрлээ уулга алцсан. Жуулчд баг байгаагүй хэдэн нутгийн хүүхдүүд ингээд волейбол тоглож исэн. Дараагийнх нь битүүр нар жаргахаас өмнө Crystal Bay орно. Тэнд сансад агай гоё харагддаг гэсэн болохоор газ хөдлөх хэрэгтэй. Амар яарал арай гэж ирсэн чинь нар жаргацсан байсан. Тэгээ битүүр жоохон байж байгаа зураг аваад буцаад явсан. Тэгэхгүй бол хит харанхуй болчихвол битүүрийн зам харагдахгүй байх гэж бодоод нэг ийм зураг авсан. Буцаж ирээд төвшөөгийн үсийг дахиад нэг плэждсэн, нэг иймэрхүү болсон байна. Догийн салоноор орсон юм. Панида. Битүүр Nusa Penida гээд арал дээр Эцэм одоо Crystal гээд бичлээ явж байна. битүүринд байк туристлээд тэгээд арлаа бүтэн тойрж байгаа. Ер нь бол нэг цахаас нөгөө цах хүртэл нэг цаг л явд юм байна те. Одоо яг битээр яг өглөө гарсан. Одоо нөгөө цах руугаа явж байна. Нөгөө цахт нь Crystal Beach гээд. Nusa Penida бол Бали арлын зүүн өмнө талд байрладаг жижиг боловч маш алдартай арал. Сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнтэй эрэг хад тунгалаа угссан дэлхийн аялал жуулчлалын топ газруудын нэг болоод байгаа. Балигаас ойролцоогоор 20-30 минут хурдны заваар яваад л ирчдэг 45,000 хүн амтай 200 км2 ийм арлаага. Хамгийн алдартай үзэх газар бол King Beach болон Diamond Beach. Цагаан ис, хурц, шавх хаттай, шаттай тэгээ доошоо бууж болдог. Нар мандах үед амар гоё байдаг гэсэн. Одоо борооны уйлрал нь болохоор нар мандахыг даанч харж чадаагүй. Ер нь Nusa Penida diving, snorkeling-ийн хамгийн топ газар гэж явдаг. Тэгээд Manta Ray буюу маш том далайн загсыг харах боломжтой. Тэгээд өнгөлөг coral нуттай байдаг болохоор өөр Manta Point гээд байд юм лээ. Энд тэр загасны зургийг оруулчих. Өдрийн 12-оос 15 доллар төлөөд л мотоцикл түрээсэлж нь. Тэгээд 2 өдөр ингээд байх юм бол ганцхан day tour хийснээс хамаагүй их юм үзэж тэгээд үнэхээр healing болох аялал байх болно. Хамгийн сонирхолтой нь Nusa Penida өмнө нь шоронгийн арал байсан гэсэн. Балигийн хаад гэмт хэрэгтнүүдийг тэнд зөвлөдөг гэсэн шүү. Хүн нэр амьд явах юм бол үнэхээр гайхалтай гой зүйлсийг үзэж болох юм өө энэ нүдэрээ. Энэ одоо уран зураг юм уу юу юм. Үнэхээр гайхалтай. Ямар гоё юм бэ? Одоо битээр Nusa Penida-гийн арлуудын 2 өдөр үзээд энэ бол явж байгаа. Тэгээд өнөөдөр сүүлийн өдөр маргааш буцаад Бали явна. Өнөөдөр эхлээд битээр Crystal Beach орчоо дараа нь хаашаа
Эзэн Носа Пенида гэдэг энэ арал дээр нь аль зөндөөх ийм эрэг гэх юм уу та. Гой газар байд юм байл тэгээд. Одоо болохоор нэр нь юу лээ? Dolphin Beach. Broken гэснээр яг хажууд нь Dolphin гэдэг хоёр юм далайн эрэг байгаа байхгүй. Тэгээд Broken дээр нэрсэн мөлөг хажуу талд нь бас нэг аим гоё юм харагдаад. Тэгээд харсан чи хөшөө Медусагийн яг далайн эрэг дээр Медусагийн хөшөө хийцэн байсан. Тэгээд би тийш алхаа явж байна. Доги үлдсэн. Тийш хүмүүс ирдэггүй юм байна. Хүмүүс зайнаас амзууг нь авал. Болцтой би энэ алхахул нэг хол биш юм шиг санагдаад байна. Алхаад явж байна. Нэг гацэр. Яг бэлэн болоогүй юм шиг. Харж яг тэ цаана өвн Медуса байгаа л. Цаана. Вау, миний ирсэн ганц байна. Тэгээд тэнд харж ивэл Медусагийн хөшөө. Гэтэ тагшаага орж болдгоо юм байна. Би хамгийн ойрхон хэсгээс эндээс харах боломжтой. За ингээд Носа Пениадад 2 хонолоо одоо ингээд Бали л утсаж байна. Яра. Лайв юу ч. Чанаа. Тэр өнөөдөр чангууд ирсэн. Өмнө нь болохоор чангуу нь болохоор Индонез Бали. Бали болохоор ингээд чангуу, Лавату, Убуд тэгээд гэсэн дүүрүүдтэй мэлээ. Тэгээд өөр вайптэй юм лээ. Манайхаа түүнд Чангуу нэг kind төвл юм шиг байна тийм. Тэгээд одод амьддаг гэсэн. мэдгүй. Одод амьдардаг хэсгийг би сайн мэдгүй л нэ. Тэгээд бид тээр өнөөдөр зочинтой. Тэгээд арай том Airbnb авсан. Жимс аваад смути хийж идэж болох юм шиг аа. Тэгээд нэг юм хөрхөн мини хайр ийш шууд үсрээч. Тэгээд энд ингээд суугаад өглөөргөний юм ярих юм байна хараа. Өглөөргөний юм. Харин тэ үсэрчмээр л юм. Би бол үсэрчмээр л. Тэ нэг kind of coffee shop шиг санагдчихлаа. Нэг иймэрхүү. Тэгээ бид хоёр сая талаар нэг юу орчод ирсэн. Носа Пенида гэдэг арал орчод ирсэн. Тэгээд арлаас нэг 45 минут ус онгоцоор явал наашаа Бали руу ороод ирсэн. Яа, нэг тиймэрхүү. Энэ удаагийн бичлэг энэ үрээ дуусж байна. Тэгээд бид хоёрыг дэмжиж лайк, subscribe дараад өгөөрэй. Бид хоёр одоо энэ бичлэгийг Перу улсын Huacachina гэдэг хотоос бичээд сууж байна. Дахиад 2 сар гараа аялсан байгаа. Тэгээд илүү их аялын бичлэгийг хүлээж байвал subscribe дараад байж байгаарай.